За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн өглөөний мэндийг хүргэе. За ингээд бид нар өнөөдөр жордлонгоо өөрчлөх энэ том ажилд бас нэгдэж иргэдэд төлөөлөн энэ төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа та бүхэндээ бас энэ жордлонгоо яагаад өөрчлөх ёстой юм тийм ээ? Иргэдэд юу гэж яриул бас хүрэх вэ гэдэг дээр бас мэдээлэл бэлдсэн байгаа. Хэдийгээр бид нар ингээд хор уршиг ингээд ер нь та бүхэн юу гэж бодож байна? За агаарын бохирдол те хөрсний бохирдол гэдэг ингээд нэрлэж байгаа ч гэсэн бид нар нөгөө иргэдэд очиод бас илүү тоотоо баримттай ингэж ярих юм бол бас хэрэгтэй байгаа. За өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийтдээ бол 310 мянган нөхөн жордлон тоологдсон байна. За мөн одоо 130 мянган угаадсны нөх тоологдсон байгаа. За нийслэлийн гэр хороодлын иргэд маань 94.8% одоо баг айл болгон нөхөн жордлон хэрэгжилж байгаа тийм ээ. За нийт хүн амын 72.7%. За ялангуяа одоо орон нутагт маань маш өндөр хэмжээгээр ер нь нөхөн жордлон хэрэгжилж байгаа. Бид нар стандартын ариун цэврийн байгууламж одоо хэрэглэх юм боломжгүй байж байгаа. За ингээд одоо нэг хүн маань өдөрт бол биологийн хувьд за 500-аас 600 г мөтгөн ялгадаас ялгаруулт юм байна. За 1.1 литр хүртэл одоо шээс ялгаруулт юм байна. За энэ өтгөн ялгадас маань хөрсөнд нэвчдэг. За нөгөө шээс маань бол агаарт дэгдэж ингэж байж идэг. За гэр хороодлын иргэдийн дунд хийсэн судалгаануудыг та бүхэнд энд харуулъя. За энэ одоо судалгааны тоонуудыг бас та бүхэн тэмдэглэж авч болно. Харагдаж байна уу? За ингээд өнөөдрийн байдлаар 10 өрх тутмын одоо 8 нь бол бид нар эрүүл ахуйд тэнцэхгүй, нийцэхгүй ийм одоо нөхөн жордлон хэрэгжилж гин гэдгийг бол хүмүүс хүлээн зөвшөөрсөн байж байгаа. За тэгээд энэ хүмүүс маань бид нар ер нь нөхөн жордлонгоо өөрчлөё гэдэг дээр бас ингээд бүгдээрээ нэгдсэн байна. Тэгэхээр энэ маань цаашлаад бол та бүхэн иргэдээр очиод сургалт хийх, уулзалт хийхэд бас илүү дүхэмтэй байгаа. Яаж одоо өөрчлөх арга барилыг өнөөдөр та бүхэн сурчин тийм ээ. За ингээд очиод ингээд ярихад бол хүмүүсийн хүлээлт бий болсон байж байгаа. За ингээд нийт одоо айлууд маань бол ерөнхийдөө бол нэг 10 метрийн зайд нөхөн жордлонгоо ухсан байна. За зарим айлууд маань хашаандаа бол худагтайгаа бас ингээд бараг зэрэгцүүлээд нөхөн жордлонгоо ухсан байждаг. За зарим айл маань 3-4 метр. Манай одоо хөвсгөлийн гэрийн жордлон бол нэг 3 юм 4 метр л ухсан ба. Яа тэгэхээр нөгөө хашаа нэг жижиг. Тэгэхээр энэ бидний нөгөө гэр хороодлын төлөвлөлт тийм ээ. Энэ шигүү суурьшиж байгаатай холбоотойгоор бид нар бас юм ойрхон барьсан байж байгаа. За ингээд 10 өрх тутмын 7 бол одоо ялаатай, үнэртэй, харанхуй, агааржуултгүй ийм нөхөн жордлон хэрэгжилж байгаа. Ер нь гэрэлтэй 0-тай айл байна уу? Нөхөн жордлондоо гэрэл тавьсан. Ихэнх нь ер нь харах байгаа тийм ээ. За ингээд 10 өрх тутмын 6 нь бол муу усны нүхтэйгээ хамтаа угаадсаа жордлонлогоо хийдэг гэсэн үг. За ингээд ер нь одоо хашаанда 2 буюу түүнээс дээш жордлон ухсан айл нь 10 өрхийн 4 байж байгаа. За одоо та бүхэнд хөрсний бохирдлын талаар одоо энэ судалгаануудыг бас харуулъя. Тэгэхээр энэ хөрс судлалын лаборатори гэж байгуулсан маань Азийн хөгжлийн банкны бас ингээд санхүүжилттэй хөрсний бохирдлын судалгааг 2 жил тутам хийх юм байна. За энд бол яаж одоо судалгаа хийдэг вэ гэхээр нийслэлийн 8 газраас дээж аваад 12 төрлийн үзүүлэлтээр бол энэ хөрсний бохирдлыг судалж гаргаж байгаа. За 2012 онд нянгийн бохирдлгүй 28% байсан бол 14 онд 12% болж буурсан байж байгаа. За бага зэргийн бохирдолтой 47% байсан бол 53% болж нэмэгдсэн байж байна. Дунд зэргийн бохирдолтой 21% байсан бол 24% болсон байгаа. За их хэмжээний бохирдолтой 4% байсан байгаа. За 2 жилийн хугацаанд энд бол 11% болж өссөн байж байгаа. За энэ 12 төрлийн одоо үзүүлэлтэн донд энэ бидний нөгөө өтгөн ялгадас тийм ээ хүн жордлон одоо ашиглаж байгаатай холбоотой тэр шивтрийн хүчил аммон гэдэг энэ одоо нянг бол судалсан байж байна. Ингээд нийслэлийн одоо хөрсний
88.4% нь энэ аммоны бохирдолтой гэсэн, шивтрийн өвчлөлийн бохирдолтой гэсэн ийм одоо судалгаа гарсан ба. Тэгэхээр энэ аммон шивтрийн өвчлөл маань ерөөсөн 18 сар агаарт одоо ингээ байж идэг ийм төсвөртэй юм байна. За дээрэс нь хөрс рүү ороод бидний нөгөө ундны ус худаг руу одоо нэвчиж орж байгаа штэ энэ янгууд маань. За ингээд энэ усыг бид нар 100 градуст буслахсан ч гэсэн яг уу устдаггүй. Тийм учраас бид нар тийм одоо ус хэрглэж байгаа учраас бид нар халдварт өвчин авах эрсдэл өндөр аа. Ингээд өвдөд байгаа хүүхдүүд маань их өвдөж байгаа тийм ээ. За хамгийн их бохирдолтой газар бол энэ Нарантуул захын арын хаалганы орчим. Энэ газар бол хамгийн их бохирдолтой гарсан байж байгаа. Ил задгаа бие засдаг. Зөвхөн одоо гэр хорооллын иргэд төдийгүй одоо энэ орон сууцны иргэдэвч гэсэн энэ маш их тулгымцсан асуудал болж. Гаражны хажуугаар ингээд ил задгаа бие засдаг тийм ээ. Ийм асуудал маш их гарч байгаа. За Динжин мянган одоо манай Чингэлтэй дүүрэг тийм ээ. Динжин мянган хавьд бол бас нэлээх бохирдолтой гарсан. За эрүүл мэндийн хувьд бид нар сая ярьлаа. Нөгөө одоо шивтрийн өвчл аммоноос үүсэж байгаа тэр 8 бактери маань 18 сар агаарт ингээд игдээд үйчдэг. За нөгөө ус руу маань буслахсан одоо усанд хүртэл нөгөө өвтөхгүй тэр ням маань бид нар ингээд хэрэглээд ахаар өвтгөж эхэлж байгаа. Тэгээ энийг бол одоо ангаах ухаанд өтгөн мөрийн өвчлөл гэж томьёолд юм байна. За энэ өтгөн мөрийн өвчлөлтөй холбоотой халдварт өвчин Монгол улсад бол 7 төрлийн одоо гол энэ халдварт өвчнүүд бол цонхолж байгаа өвчнүүд бүртгэгдсэн ба. За үүн дотроо 0-5 насны хүүхдүүд хамгийн их өвдөж, хамгийн их одоо эндж байгаа энэ цусан суудлага өвчин 60% нь эзэлж байгаа. За мөн одоо хүнсний гаралтай бактерит хордлогууд. За гидсний янз бүрийн одоо нөгөө хижиг өвчин гэж ярьж байгаа тийм ээ. Тэр одоо халдварт өвчин байна. За шар өвчин байгаа. За мөн одоо 2008 оноос манад одоо бүртгэж ирсэн тэр нөгөө гар хөл амны өвчин гэдэг. Манай хүүхдүүд их өвдөжсэн ш нэг хэсэг тийм ээ. Одоо ч гэсэн энэ өвчин байгаа. Энэ өвчин манаас энэ нөхөн жорлонгийн бидний хэрэглээтэй холбоотой, бидний өвтгөн ялгацснаас холбоотойгоор ингэж гарч байгаа. За мөн одоо арьс алсны өрөвсөл маш ихээр гард юм байна. Арьсан дээр одоо энэ тийм ээ бохирдлоос болоод янз бүрийн тууралт үүсэх ийм өвчнүүд бол гарч байгаа. Тэгээ хэдийгээр энэ өвчнүүд тухайн үедээ одоо эмнэлэгт очиод эмчлэгдэх ч гэсэн 10 жилийн хугацаанд нян тэгч хэвээр ингэж үлдчихэж байгаа. За энэ одоо гидсний халдварт өвчний одоо статистик байж байгаа. За энэ дотроо тэр цусан суулга өвчин маань бол 7.9%-аар жилд бол ингээ өсөд байгаа. За гидсний одоо өвчнөөс гадна бид нар түрүүн сонслоо тийм ээ илэг одоо өвдөж байна гэд. Шар өвчин маань ерөөсөө Б вирустай байна гэдэг чинь тийм ээ А вирусыг авчлаа. За дахиад цаашаа өөр төрлийн одоо вирусын өвчлөл авах, халдвар авах тэр одоо эрсдэл өндөр болж байгаа гэсэн үг. Тэгээ илэгний хорт авдар бас үүсэж байгаа бас нэг шалтгаан нь бол энэ одоо хүн жорлонгийн хэрэглээ гэж ингэж үзэж байна. За илэгний хорт авдраар өнөөдөр энэ олон улсын эрүүл мэндийн байгууллагын вебсайтн дээр Монгол улс одоо 1-р төчгөж байгаа. Жилд 2600 хүн нас урсан ийм тоо баримт бол байна. Тэгээ ингээд одоо бид нар өвдөд идэг. За энэ дээр бас цаашлаа бидний нөгөө карманаас зардал гарч байгаа тийм ээ. Тэгээ энэ дээр бас 2008 онд бас эмчнэр нийлээд судалгаа хийсэн байдаг. Ер нь одоо илэгний хорт авдраар өвдөж байгаа энэ хүмүүс хэдэн төгрөгийн зардал гаргаад байна вэ гэд. 2008 онд ингээд харахаар нэг иргэнээс дунджаар $921 зардал гарч ирсэн ба. Одоо 2018 он тийм ээ. Тэгэхээр доллараас бараг 2 дахин илүү одоо ханштай болсон ба. За тэгээд энэ илгэний хорт авдар маань сүүлдээ явсараа нөгөө элэг шилжүүлэх одоо энэ мэс засалд ордог. Ингээд үзэхээр одоо энэ өвчтнөөс бол 4 саяас 200 сая төгрөгийн ийм одоо зардлыг гаргаж байгаа.
За энэ одоо зураг харагч нь та бүхэнд. За суултур байна тийм ээ. Тэгээ манай иргэд ер нь ямар юм хүсэж байгаа юм гэхээр яг л юм тог тухта тийм ээ. За тэгээ цэвэрхэн агаарч ус сайтай, үнэргүй, суултууртай, ялаагүй, судлах боломжтой ийм одоо жарлан хүсэж байгаа. Судалгаанд оролцсон иргэдийн маань хариулт юм. За энэ дээр нэг авах юм нь судлах боломжтой гэд хариулсан байж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээс нэг соруулдаг технологи ч юм уу нэг тийм хүсэж байна да. Тэгэхээр өдөр та бүхэн тэр одоо янз бүрийн шийдлүүд бүх технологиудыг сурчаад тэгээ иргэдээ очиод ингээ ярихад та нар ингээ хүлээгээ сууж ах нь. Ер нь одоо яаж өөрчлөхөө мэдэхгүй л хүмүүс байгаа юм биш үү? Тэр та бүхэн очиод энийг яриад ингээ явах нэ. За нүхэн жорлонг өөрчлснөөр ямар ач холбогдолтой юм гэж. За суулгалт өвчнийг 26%-аар багасгана. Түрүүний нөгөө миний яриад байдаг. Одоо нүхэн жорлонгийн одоо хамгийн их хор уршиг болоод байгаа тэр цусан суулгах өвчин 60% эзэлж байна гэдэг ааш штэ. Хүүхдүүдийн одоо эндэгдлийн хамгийн гол одоо өвчлийн суурь болоод байгаа. Тэрийг бол 26% багасгана. Нийт нас оролтыг 65%-аар бууруулах ийм боломжтой гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн сангийн судалгаа хийж байгаа. За нүхэн жорлонгоо одоо байгаль дээлтэй, хүн дээлтэй ингэж олгож өөрчлөхөд $1 хөрөнгө оруулалт хийх юм бол 5.5-аас $8 хэмнэлт та бүхэн өөртөө хийх ийм боломжтой гэж. Нөгөө бид нар эрүүл мэндийн зардал гаргаад байгаа тийм ээ. Тэрнээс маань одоо мөнгө хэмнэгдэх нь шүү дээ. За бид нар одоо ялангуяа өвлийн үед ханиад маш их гардаг. Эмнэлгийн үйлчлэгээ тийм ээ ачааллаа дийлэхгүй байгаа шүү дээ тийм ээ. Энэ үед хэрвээ бид нар нүхэн жорлонгоо бас ингээ өөрчилчих юм бол бас эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааны ачааллаас буурах ийм ач холбогдолтой байж байгаа. За нийт одоо нийслэлийн гэр хорооллын сургуулийн сурагчдын 3/1 нь жорлонд орчоод гараа угаах ийм боломжгүй байж байгаа. Тэгэхээр нүхэн жорлонг өөрчлөхөд бас энэ угаалтуурын асуудлыг шийдээд өгөх юм бол түрүүний нөгөө халдварт өвчин авах энэ эрсдэл маань 30-аас 50% буурах ийм боломжтой байж байгаа. Тэгэхээр иргэдээ энэ бүх мэдээллийг бол та бүхэн маш сайн ярьж ойлгуулах хэрэгтэй байгаа. Тэгээд жорлонгоо өөрчлөлийн номны 138 дугаар хуудсанд энэ одоо судалгаатай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүд бас орсон байгаа. За энэ Палкадны эрүүл мэндийн жорлон гэдэг тэр хэсэг дээр бас мэдээлэлүүд яаж байгаа. За ингээ өнөөдрийн сургалтанд нь амжилт хүсье. Баярлалаа.